За энэхүү Монгол Ардын нам доторх фракц хоорондын зөрчил ардчилсан намын асаасан гал дээр тос нэмж эрх баригч нам эрх мэдлийн дахин хуваарлалтаа хийж эхлээд байна. За үүнтэй зэрэгцээд Монгол Улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргаанигч үндсэн хуулийн цэц хилцэхээр болсон нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Хэдийгээр энэхүү маргаан нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудалтай холбоогүй ч ерөнхийлөгчийн тухай хуулийг шинжилэн найруулах замаар ерөнхийлөгчийн эрх мэдлийг үндсэн хуульд нийцүүлж хумих ажлыг эхлэл байж болохоор байна. Энэ сэдвээр сэтгүүлч Төвшин Тулга дараах мэдээллийг хүргэнэ. За эрх баригч Монгол Ардын нам дотор эрх мэдлийн дахин хуваарлтын асуудал анхаарлын төвд ороод байгаатай давхцаад бас нэгэн асуудал хөндөгдөж байгаа нь Монгол Улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны асуудал. Тэгэхээр өчигдөр Монгол Улсын үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 6-гийн 1-р зүйл үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлаар маргаан үүсгэхээр болсноо бол зарласан байгаа. За тэгвэл асуудал юунд вэ гэдээ үзэх юм бол Монгол Улс 2019 онд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр үндсэн хуулийн 32 дугаар зүйл дээр ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байсан. За мөн Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж оруулсан байгаа. Тэгэхээр энэ хуулийн заалтыг дагалдаад ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бас мөн өөрчлөлт орсныг та бүхэн санаж байгаа. Учир нь хэм бол тухайн маргаан юунаас удаж гэнэ гэхээр Халтмаагийн Баттулга дахин нэг дэвших хэрэгтэй юу үгүй юу гэдэг асуудал бас өмнөх сонгуулийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бас өрнөж байсныг та бүхэн санаж байгаа бах. За тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйл дээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 4 жил байна гэсэн ийм заалт бий. Энэ заалтыг одоо хүртэл өөрчлөөгүй гэсэн үг. Өөрчлөөгүй улмаас буюу Улсын хурал 2019 оны нэмэлт өөрчлөлтөөс хойш өнгөрсөн 6 жилийн хугацаанд ажиллан хийгээгүйгээс үүдээд өнөөдөр үндсэн хуулийн цэцээр бол маргаан бол үүсэж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр үндсэн хуулийн цэцийн хувьд мэдээж нэг номерт бол үндсэн хуулийнхаа манаач байх хэрэгтэй. Дээрээс нь үндсэн хуулийг бол шүүх хэрэг байхгүй. Иж утгаараа бас органикуудаа дагалдах хуулиудаа бол үндсэн хуультай нийцүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд үндсэн хуулийн цэц бол ойрын хугацаанд ч гэдэг юм уу энэхүү маргааныг бол хинэн хилцээд дээрх заалтыг бол одоо үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарна. Үүний араас улсын хурал ерөнхийлөгчийн тухай хуульд бол одоо өөрчлөлт оруулах энэхүү заалтыг бол засварлах асуудал үүснэ гэж ойлгож болохоор байна. За одоо харин ямар асуудал хөндөгдөх вэ гэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Үүнийг дагалдаад Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн шинжилсэн найруулгын асуудлыг бас оруулж ирэх болов уу гэсэн таамаглалууд бол гарч ирж байгаа. Тодруулах юм бол Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл дээр хэд хэдэн анхаарал татах заалтууд бол бий. Учир нь гэх юм бол үндсэн хуулинд Монгол Улсын ерөнхийлөгчийн бас эрхлэг асуудлуудыг тодорхой зааж өгсөн байдаг. Тэгэхээр үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4-т нийтдээ бол 12 зүйл бүхий Монгол Улсын ерөнхийлөгчийн эрх хэмжээг бол хязгаарласан байгаа. За энэ хүрээнд л Монгол Улсын ерөнхийлөгч ажиллана бас холбогдох хууль санаачлах эрхүүд нь бас энэ хүрээнд хадгалагдана гэсэн бий. За гэтэл өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үндсэн хуулинд заагдаагүй 20 гаруй эрхийг бусад дагалдах хуулиудаар бол одоо Монгол Улсын ерөнхийлөгчид эрх олгочихсон ийм асуудлууд байгаа. Энэ агуулгаар ч гэсэн одоогоос 5-6 жилийн өмнө улсын хурлын гишүүд бас анхааралтай ярилцаж үндсэн хуулиндаа нийцүүлж Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийг шинжлэх ёстой гэдэг асуудлуудыг хөндөж байсан юм а. Ерөнхийлөгчийн тухай хууль. Бид нар амжуул энэ хаврын чуулганаараа за амжихгүй бол дараагийн чуулганаар хэлцэж таарах. Ер нь бол амжих нь зүйтэй. Яагаад гэвэл шинэ ерөнхийлөгч сонгогдно. Тэгээ тэр хүн би Монгол Улсын иргэдтэй ямархуу гэрээ хийж ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаа ерөнхийлөгчээр сонгогдож байгаа гэдэг талаараа тийм тодорхой зөв ойлголттой болцсон байдлаар сонгуульд оролцох хэрэгтэй гэж би бол миний хувийн бодол тэр байна. Тэгэхээр энэ сонгуулиас өмнө ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүтэй уялдуулад яг тэр үндсэн хууль заасан эрх үүрэг хариуцлагын нэмэлтээгээд сүүлийн 20-30 жилийн дотор үндсэн хуулиас давсан эсвэл үндсэн хуулийн гадуур олгогдсон янз бүрийн одоо тэр эрх мэдэл юмнуудыг нь бүгдийг үндсэн хуульд нийцүүлж гарах тал дээр их анхаарах ёстой. Би яагаад энэ хуулийг онцолж хэлж байна гэхээр сүүлийн 30 жилд манай нийгэмд улс төрд бий болж исэн олон маргаантай асуудлууд, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо муу байсан асуудал, эрх мэдлийн хуваарлтын тэнцвэр алдагдсан асуудлууд бол бүгд эндээс ихтэй.
Тэгэхээр 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсантай холбоотойгоор 2020 онд улсын хурлын 2 дугаар тогтоол гарсан байдаг. Энэхүү 2 дугаар тогтоолоор юу туссан бэ гэх юм бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд нийцүүлж холбогдох хууль тогтоомжуудыг засварлах, шинжлэх ажлууд бол туссан байгаа. За энэ дотроо бол 2 дугаар зүйлд хавсралт дээр бол Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хууль. За түүнийг дагалдаад бас тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах ёстой гэдэг агуулга туссан байдаг. За тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн яамнаас 2021 онд боловсруулж байсан хуулийн цэцлэлээр үндсэн нэг юм 4 агуулга бол багтж байсныг бол хэвлэлийн байгууллагууд тухайн үед мэдээлж байсан. За үүнд нэгдүгээрт бол ерөнхийлөгчийн санаачлах хуулийн төслүүдээр тодорхой хүрээ хязгаар тогтоох. Энэ юу гэх юм бол үндсэн хуулийн 33-ын 4-т заасан 12 бүрэн эрхийн хүрээнд л хуулиудаа боловсруулах ийм эрхийг олгох. За дээрэс нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг ерөнхий сайд томилж ерөнхийлөгчөд танилцуулдаг байх. За дээрэс нь ерөнхийлөгч үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод томилгоонд хориг тавих эрхийг хязгаарлах. За мөн дөрөвдүгээр бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш 5 жилийн хугацаанд улс төрийн намд элсэхгүй байх, ямар нэгэн нам байгуулахгүй байх гэсэн ийм агуулгууд бол тухайн үед хууль зүйн дотоод хэргийн яамнаас боловсруулжсэн хуулийн төсөл туссан гэдэг бол мэдээлэл бий. За гэхдээ энэ хуулийн төсөл улсын хурлд орж ирээгүй, тэгсгээд одоо бол мартагдсан гэдгийг бол онцлох хэрэгтэй. За дээрэс нь энэхүү хуулийн төслийг дагалдуулаад 22 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэдэг агуулга бас улсын хурлын 2020 оны 2 дугаар тогтоол дээр бас туссан байдгийг та бүхэнд онцлоё. За дээрэс нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдахаас өмнө Монгол улс өөрөө парламентын засаглалтад орон энэ ч утгаараа ерөнхийлөгчийн хүрээ эрхлэх асуудлын хүрээ хязгаарыг хумрах ёстой гэдэг ийм агуулгуудаар бас хэд хэдэн судалгааны дүнгууд бол гарч байсан. За энэ хүрээнд удирдлагын академиас хийсэн судалгаан дээр ажиллаж исэн Зулбар гишүүнээс тухайн үед хийжсэн судалгааных нь агуулгаараас тайлбар авсныг одоо өгье. Хагас одоо ерөнхийлөгчнөөс Францтай бол харьцуулсан. Францтай харьцуулахад бол харин Францд бол та бүхэн мэдж байгаа нэг талаар Францын ерөнхийлөгч бол төрийн тэргүүр, нөгөө төгөр бол засгийн үйл ажиллагааг гадаад бол голлож одоо хариуцдаг ийм одоо институт байхгүй. Тэгэхээр Францд бол энэ төстэй нөхцөл байдал байна. Тэгэхээр бид өөрийнхөө одоо чинь орны одоо бодит нөхцөл байдал, улс төрийн уламжлал, соёл Тэрнээс гадна цаашд байж болох одоо улс төрийн одоо үйл явцлаа үйлдсэн байдлаар бид одоо тодорхой практик бол нэвтрүүлж болно гэдэг дүгнэлтээс нэвтрүүлсэн байна гэдэг ийм дүгнэлтийг ойлгосон. За ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой үндсэн хуулийн цэцгийн маргааныг юу гэдгийг олон нийтийн зүгээс Монгол улсын ерөнхийлөгч өдрийн сонгогдох гэж байна. За эсвэл ерөнхийлөгчийн хугацаа бараг 4 жилээр 2 удаа гэдэг ч юм уу хугацааг сонгох нэ гэдэг нэг юм агуулгуудаар бол бас байр суурьуд илэрхийлж байгаа зүйлүүд их харагдаж байна. За гэхдээ одоогийн байдлаар бол үндсэн хуулийн цэцгээр очиж байгаа маргаан нь бол зөвхөн ерөнхийлөгчийн тухай хуулийн 6-гийн 1-р заалтыг л авч хэлэлцэх учраас тодорхой хэмжээнд бол юу гэдгийг Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх үүд хаалгыг нээх үгүй гэдгээр бол одоогоор бол тийм дүгнэлт хэлэх бол ямарч эргэцэн үндэс бол байхгүй. За харин Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн шинжлэх найрлагын төслөөс хөндөгдөж болзошгүй. За мэдээж энэ хуулийн төсөл ороод ирлээ гэхэд ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээ хязгаар бас хумигдах асуудал бас зүй ёсоор бас хөндөгдөж магадгүй гэсэн ийм хүлээлттэй байна. За NTV-ийн үзэгч та бүхэнд Монгол улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой үндсэн хуулийн цэцээр маргаан үүсгэсэн асуудлаар дараах мэдээлэл хүргэлээ.